Улсын хурлд өргөн мэдүүлсэн ч 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд батлагдаагүй хуулийн төслүүдийн нэг нь Тэмүүжин нарын 20 гишүүн боловсруулсан эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга. Эрүүгийн хуулийн нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасгаар энэ төсөлд тусгасан. За мөн төрийн байгууллага албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзсэн нь хууль бусаа гэж үзэж энэ заалтыг өөрчлөх шаардлагатай гэж Тэмүүжин гишүүн тайлбарласан юм. Учир нь худал мэдээлэл тараах зүйлийг шүүхийн практикт хэрэглэх явцад иргэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага албан тушаалны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халтсан хэмээн эрүүгийн эрг үүсгэх, ял оногдуулах жишг тогтсон нь буруу гэж шүүмжилсэн юм а. Шүүх нөгөө шийдэх тогтоолдоо бол нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэж ингэж байнга одоо ингээд ийм тогтсон хандлагаар бичээд байгааг бол өөрчлөх шаардлагатай юм байна гэж ингэж ойлгохдгоор байна. Засгийн газрыг ингээд өөрчлөх үйл явдлыг төрийн эрхийг хууль бусаар авах гэмтэрэг болгож ашиглавал яах вэ? Яг л олон нийт гэж үзэж байна. Нийгэмд ийм уур амьсгал байна гэдгээр. Тэгэхээр энэ субъектив ойлголт зөвхөн миний хамгийн их болгоомжилж байгаа бол иргэдийн амьдрал бол нөлөөлөхгүй байна. Яллах чиглэлгээ прокурор дагнаад өмгөөлөхт одоо тэр сагаадах талын чиглэлийг өмгөөлөгч одоо бие дааж идэвхтэй оролцож за энэ одоо чиглэлгээ шүүхийн өмнө хэрэгжүүлж тэндээ одоо мэтгэлцэж үндэслэлээ одоо гаргаж ингэж явдаг одоо энэ сонгодог чиглэл рүүгээ л явахгүй бол нөхцөл байдал бол хүнд байгаа. Шүүх хараад ус багсаа бие даасан байх хэвээр. Шүүх хээрэнгүй хилцүүлгийнхаа явцад цугласан нотлох баримтаар түшгэлжил шийдвэрээ гаргах хэвээр. Шүүх ямар нэгэн фантазгүйгээр шинжлэх ухааны хууль зүйн хүрсэн мэдлийн түвшинд шийдвэр гаргах хэвээр. Ингэж гаргасан шийдвэрийг нь улс төрчид ч вэ нү нийгэмч вэ нү гадна гарч шүүн хилцэж болохгүй л гэдэг зарчмыг тогтоож өгсөн. Хуулийн төсөлтэй холбоотой охины эрхийн үндэсний комисс